За сайн байна уу? Баяр хүргэе. За манай аваргууд уу? За сайн байна уу? Баяр хүргэе. Баяр хүргэе. За баяр хүргэе. За баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. За юуны өмнө Монгол улсад анх удаа олон улсын математикийн олимпиадын IMC-г амжилттай зохион байгуулж дэлхийн одоо 32 орны бараг 600 гаруй шилдэг сурагчдыг багш төлөөлөгчийг их орондоо хүлээн авчирсан нийт одоо зохион байгуулагч нарт эдгэрж авахтан тэгээ танаа баг хамт олонд бол чин сэтгэлийн одоо баяр хүргэе. Баярлалаа. За энэ олимпиадад бас оролцож түүхэн амжилт үзүүлсэн манай одоо 2 алт медаль авсан сурагчид өнөртэй 9 мөн 22 хүрэл медаль хүртсэн ба шүү дээ. Багийн нийлбэр дүнгээр 2 3 дугаар байранд шалгарсан. IMC олимпиадын түүхэнд хамгийн өндөр амжилттай эх орондоо шинжилэн байгуулсан сурагчид өнөртэй одоо Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Амжилт хүсье. Эрдэмтэн хүнд 10 их мөрөн төлгөө гэж сайхан үг үе. Тэгэхээр манай хүүхдүүд сурагчид өнөр маань бол хөдөлмөрч багш нарынхаа одоо ууггүй хичээл зүтгэл за өөрсдийнхөө одоо мэдлэг ур чадварыг дайчилж Монголын нэрийг дэлхийд өндөрт өргөсөн явдалд бол маш их одоо бахархаж байна. За тэгээ энэхүү олимпиадыг бол зохион байгуулна гэдэг бол улс орны нэр хүндийн асуудал. Тэгэхээр манай улс бол дэлхийн одоо 600 гаруй шилдэг сурагч багш нарыг хүлээн авч эх орноо сайхан сурталчилсан байна. Энэ явдал одоо үйл явдал бол манай улсын төлөө хийсэн одоо том ажил гэж би бас дүгнэж байна. Тэгээд би бас эдгэрж авахлынгийн постуудыг харсан. Тэгээ ийм амжилтын ард бол өдөр шөнөгүй хөдөлмөрсөн хүмүүс тэгээ өнөөдөр үр төлбөрөө барагдуулахын тулд одоо лагерийн байшингаа зарна гэж одоо бичсэн байхыг нь харсан. Тэгэхээр энийг бол би бас ерөнхий сайдын хувьд зөв гэж бол бодохгүй байна. Тэгэхээр бид бол одоо танаас гарсан зардлуудыг бол ерөнхий сайдын хувьд одоо санхүүгийн асуудлыг одоо би бүрэн шийдвэрлэнэ гэдгээ бас илэрхийлье. Тэгээ эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн түүхэн амжилт гаргасан сурагчдаа маш их баярлаж байна, бахархаж байна. Тэгээ боловсролын төлөө, хүүхдийн төлөө, улс эх орныхоо ирээдүйн төлөө сэтгэл гаргасан хүмүүсийг бол төр хизээч ганцаараа ингэ үлдээж болохгүй. Тийм ч учраас хөдөлмөрийг үнэлдэг, мэдлэгийг дэмждэг, боловсролыг хамгийн том хөрөнгө оруулагч гэж үздэг дэлхийн чиг хандлагаас бол бид нар одоо хоцрох ёсгүй. Тийм ч учраас Монгол Улсын засгийн газар бол цаашдаа одоо боловсролын салбарт дээрэс нь одоо ирээдүйн улсын сурагч дүүнэрийнхаа энэ улс эх орныг одоо хөгжил төтлөх энэ замд бол илүү одоо жим гаргаж, гэрэл гаргаж одоо ингэж ажиллахад бол би онцгойлон анхаарч ирсэн. Цаашдаа ч бас тэгж ажиллана гэдгээ хэлмээр байна. Энэ хүүхдүүд төр бас нэг юм онцолж хэлэхэд сая бидний арын албанд 143 16 17 насны сайн дурын ажилчид ажиллаа. Тэгээд дандаа сурагчид уу? Тий, дандаа 10 жилийн 9 10 11 дэх хүүхдүүд. Тэгээд эднэрийнхэн хүчээр эднэр маань одоо яг улсыг хариуцж авч нэр төртөөгөр улсынхаа нэрийг авч гарлаа. Өөх түүхээ маш сайхан тайлбарлалаа. Бутсан бүх улс Монголыг одоо хамгийн сайхнаар өрөөж талархлын үгээ хэлж бутсан. Хүүхдүүдэд маань үнэхээр маш их талархснаа илэрхийлсэн. За бас нэг гоё амжилтны үсэн гэхээр орон нутгаас оролцсон хүүхдүүд медаль авлаа. Энийг зохион байгуулалтаар бид нар бас энэ жил эх орондоо зохиосон гэдэг утгаар аймаг болгонд ирэх үү гэж. Тэгээд улсадаа Улаанбаатар хотод 2 сарын хугацаанд нэгдсэн бэлтгэлээ өдөр шөнөгүй хийлээ. Тэгээд орон нутаг буюу алслагдсан Баян-Улгийн аймагаас, Өвөрангай аймагаас оролцсон, Дархуул аймагаас оролцсон 3 хүүхэд маань медаль хүртсэн. За бас Өвөрангай аймагаас оролцсон хүүхэд пазл чаленжийн төрөлд мөнгөн цом хүртлээ гэдэг. Ингээд ямар ч хэлсэн орон нутагт бас боломж байгаа гэдгийг харуулсан нэг томоохон үйл явдал болж орон нутгийн хүүхдүүдтэй бас урам зориг, итгэл бодроос ажил боллоо гэж харж байгаа. Тэгээд бас манай багш нар энэ жил математикийн Монгол улсын бүх шилдэг багш нэгдэж ажиллаж чадсан. Сайхан байна. Бэлтгэлийг бүгд ээлжилж одоо манай Зурдэр зөвш, Шэрв зам зөвш, Мөнхт төшөг багш, Золоёр багш байна. Бас нэг гоё онцлог мэдээ энэ жил дэлхийн олимпиадын шүүгчээр монголчууд орж ажилласан. Бас их одоо манай Эрдэнэ илүү багш Монгол улсын өнгөрсөн оны авраг багш байж байгаа. За. Тэгээд
энэ жилийн шүүгчийн бүрэлдэхүүн багтаж ажилласан. Тийм ийм одоо өндөр амжилт гаргана гэдэг бол маш их бахархалтай хэрэг. Тэгээ нийт одоо зохион байгуулагч нартаа амжилт гаргасан одоо сурагч дүү нартаа дахин баяр хүргэе. Сурлагын өндөр амжилт хүсье. Илүү одоо өндөр амжилт гаргаж цаашдаа одоо дэлхийн төвшөнд эх орныхоо нэрийг одоо өндөр төрөхийг хүсье. Тэгээ сайн дурын ажилтнуудаа баярлалаа. Тэгээ ер нь одоо сүүлийн үед том ажил арга хэмжээнүүдийг дандаа сайн дурын ажилтнуудыг оролцуулдаг болсон байна. Тэгээ би бас боловсролын салбарт энэ сайн дурын ажил эрхэлснийг бас кредит цаг тооцох те ийм одоо шинжилгээг хий гэдэг үсгүүрийг боловсролын амд өгсөн. Тэгээ би нөгөө юуг үзсэн, эдгэр жавхлангийн видеог үзсэн. Тэр нь математикийн олимпиадад яг юм нөгөө математикийн өөрөө сонирхолтой хар багаасаа хичээлсэн те ийм хүмүүс сэтгэл гаргаж цаг хугацаа хөрөнгө санхүүгээ гаргаж л ингэж хийж чадвал ийм үр дүнд ордог жишээ шүү дээ. Та манай зохион байгуулагч нар бүгд тэгэхээр одоо тийм засгийн газар энэ олон улсын олимпиадыг бол санхүүгийн хөвж дэмжих хэрэгтэй. Тэгээд энийг зохион байгуулсныхаа хувьд бол өөрөө ингэж байшингаа зартлаа. Тэ одоо санхүүгээ ямар л дуртаж болохгүй шүү дээ. Тийм учраас би бас ерөнхий сайдын хувьд энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг илэрхийлье.